Хэрвээ хүмүүс хэрээс хэтэрсэн хүслээ үнэхээр гоош тавиад Бурхан руу буцаж чадвал аврагдах боломж одооч бий Хүн үнэхээр Бурханыг хүсэн эрмэлздэг зүрх сэтгэлтэй бол Бурхан тэр хүнийг орхихгүй Хүн Бурханыг олж авахдаа бүтэлгүй итгэн Бурхан махан бие мэдрэмжтэй учраас биш Эсвэл Бурхан хүнээр агуулгыг хүсдэггүйгээс болдог биш Харин хүн Бурханыг олж авах гэж хүсдэггүй Бурханыг арилдаа ирж хайдаг зүрх сэтгэлгүйгээс болдог Бурханыг үнэхээр ирж хайдаг хүнийг Бурхан юу гэж харах юм бэ Эрүүл ухаантай мэдрэмжтэй мэс чанартай хүнийг Бурхан юу гэж харах юм бэ Бурхан үнэхээр шүтэн өргөж үйлчилдэг хүнийг Түүний ургилэнгийн гал юу гэж шатах юм бэ Бурханыг дуулууртай дагахад бэлэн хүн Бурханыг гэрээс юу гэж хөөгдөх юм бэ Бурханыг хайрлаад хандаггүй хүн юу гэж Бурханы шийдэлд амьдрах юм бэ Бурханы төлөө бүхнийг орхиход бэлэн хүн юу гэж хоосон хоцрох юм бэ Хүн Бурханыг эрэлхийлэх эсвэл нэг насны ирж хүчээ Бурхан зориулах дургүй харин ч Бурхан хэтэрхий даварч байна гэж хэлдэг Бурханы хэтэрхий олон зүйл нь хүний үзэлтэй зөрчилдөж байна гэж хэлдэг Ийм хүн чанартай бол Бурханыг ирж хайдаггүй хэлхийн ч хэрэггүй Та нар хичээл зүтгэлээ харамгүй гаргалаач Бурханы сайшаалыг хүртэж бас чадахгүй Бурхан та нар шиг хувийн ашиг тусын төлөө биш Харин ажлын хэрэгтэй шаардлагын улмаас Та нар дээр ажилдаа Та нарын майгараа тэр сүхивэр байваа Тэр өөрийн ажлыг зогсоож та нар дээр дахин хизэж ажиллахгүй Харин ч тэр өөрийн дуртай ор бүлэг рүү ажиллаа шил